За өнөөдөр хаан улс үүргийн товчлол үйлчилгээний төвийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн нийт ажилтны сургалтыг орлоо. За энэ сургалтаар бол эхний ээлжинд аюул эрсдлийн талаарх ойлголтыг өглөө. За аюул эрсдлийн талаарх ойлголтыг мэдэхгүйгээр энийг ойлгохгүйгээр хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй гэдэг зүйлийн талаар бол ярих боломжгүй юм аа. Цаашдаа бол аюулгүй ажиллах арга барилыг одоо тодорхой хэмжээр эзэмшиж сурч мэдээлэл авсан байх. Хийвэг бол би ингэ хүрэхэд шууд тооцох болно. Хийцэн байвал нөгөө цахилгаан хүчтнээр шууд газар руу яваа шиг бичнэ. Эндээ ямар тургахгүй асахгүй ажиллахгүй. Тийм учраас ямар нэгэн цахилгаан багч өдрөд үүсэх тохиолдолд мэргэжлийн цахилгаанчид хандаарай. Харагдахгүй, сонсохгүй, үнэхгүй, амтлахгүй. Тэрээр мэдрэхэд хүрэх юм бол амнасаа ч алдах аюултай юм аюул байна. За манай байгууллагын хувьд бол одоо ажлын байран дээр тог цахилгааны асуудлаас ахгуулаад монтажны асуудлууд хог тээвэрлэлтэн машин тэрэгний засвараар үйлчилгээ явуулахад механикууд ямар асал аваад аюулаас сэргийлж болох уу, гарч болох уу, эндэж болох уу гэдэг хог тээвэрлэлтэн дээр юуг анхаарах хэрэгтэй гэдэг юм. Тэр зүйлсүүдийг л толгой мэдэж авах авлаа. Нөгөө үйлдвэрээ технологи өдөр тавиад за тэгээд нэг өдөр эдишн нөгөө үйлдвэрээ технологи